Европын 20 сая хүний толгойг залгисан Тэмбүү өвчин. Хөгшин Европын түүхэнд хоёр халдварт өвчин маш олон хүний толгойг залгисан байдаг. Энэ нь 40 сая хүний амийг авч чадсан ч хөгжлийн шинэ үеийн хүрдийг эргүүлсэн тарган тахал. Удаах нь 30 сая хүнд алдаж 20 саяыг нь хяруулсан ч гэлээ ангаах ухаанд томоохон хувьсгал шинжтлийн галыг өдөөсөн байдаг. Нэг үгээр Тэмбүү өвчин өвхөл авчирсан ч хүн төрлөختөн ашиг тустай зүйл хийхэд тусалжээ. Тэгэхээр 20 дугаар зууны их үеийн монголчууд бид ганцхан муу муухай харанхуй бүдүүлэг үндэстэн болохоор Тэмбүүгээр өвчилж байгаагүй аж. Вакцин эм бэлтгэл тарилга нээгээгүй байхад хүн төрлөختөн энэ мэт өвчний боол болж үхэж өргөдөж байсан төвхтэй. Европт энэ аимшигт өвчин дэлгэрхэд Христофер Колумбын нээлт Италийн аяндаа гол түлхэц болсон. Адал явдал хайгч Европчуудын Карибын тэнгис рүү хийсэн секс аялал Францын цэргийн Италид божигнуулж байсан олон зуун хүн оролцсон секс цэнгүүний ачаар хөгшин твийг бэлгийн замын тахал нэлэнхүйдээ нөмөрсөн юм. Анх 1493 онд Америкийн твийг нээсэн Колумб Карибын тэнгисийн арлуудаас ирж шинэ газар нутаг Албан хариат тамхи кофе зэргийн хамт Тэмбүүг авчирчээ. Өдгөө Карибын гэж нэрлэгдэх арлуудад Кариба, Араваки гэдэг хоёр овгийн индианчууд амьдарч байсан. Ялангуяа Кариба овгийнхан аврагчид хэмээн итгэж байсан испанчууд нь зэрлэг байлдан дагуулагчид болохыг мэдээд хүүхнүүдээрээ дамжуулан зориуд Тэмбүү алдаасан гэдэг. Кастилийн мужийн эмч Рай Диас де Слегийн бичиж үлдээснээр Америкаас Европт Тэмбүүгийн халдвар тээж ирсэн анхны албан ёсны тээгч нь Колумбийн аялалд явсан 3 ус онгоцны нэг нь болох Нинигийн ахмад Винсент Пинзон байжээ. Мөн олон усан цэрэг Кариба Араваки хүүхнүүдээс халдвар авсан байна. Далайн чанд дахь орноос алт мөнгө ховор эд бараатаа ирсэн усан цэрэг далайчид янхны газруудад мөнгөө үрж наригсаар бүгд дампуурчээ. Ингээ дахиад л эд баялагын төлөө Америк руу гарсан. Тэдэнтэй хамт олон ч хүн явсан хагаад бүгд алт мөнгөтэй ирээд Итали, Испани, зарим нь бүр Парис хүртэл явж наригж цэнгэж мөнгөө өрдөг байжээ. Энэ зураа олон тооны биеийн үнэлэгчдэд халдааж тэд ч бас цаашаа алдаасаар байв. Америкаас ирсэн адал явдалтнууд маш хурдан хугацаанд мөнгөө үрж бас амархан ядуурдаг. Мөнгөгүй болсон тэдэд хөлсний цэрэг болохол зам үлддэг. Тэгвэл Францыг захирж байсан 8 дугаар Карл түүхэнд авгаа байлдан дагуулагчаар мөнхөр хүсэлт автагдсан нэгэн байлаа. Тэрээр Анжун удмын 15 настай гүнж Марита гэрэлсэн ч олон 10 нууц амраг нь Парисын үнэтэй буудлуудад хааны ордны зардлаар тэтгүүлэн амьдардаг байжээ. Шалиг хааны байлдааны төлөлгөө нь Италиг эзлэх байв. Хамгийн түрүүнд худалдааны баян хот Неаполийг онилсон. Тухайн үед тархаа бутархаа байсан энэ орн руу Франц, Испани, Австри байнга шахуу цэргэлэн халдна. 1495 онд хаан 30 мянган зэрэгтэй айран бүрдүүлсэнд Америкаас ирж дампуургсад олноороо элсэж хөлсний цэрэг болжээ. Бас айрмаа цэрэг зэвсгээр хангахын хамт 800 хүүхэнтэй хээрийн анхны анги хүртэл байгуулжээ. Өөрийг нь 30 гаруй элит нууц амрагуудаас нь бүрдсэн анги дагалдсан. Энэхүү хааны шалиг самуу явдал цэрэгтэн жинхэнэ үлгэр дуурайл болох нь тэр. Байлдахдаа тааруу италичууд олигтой эсэргүүцээгүй тул 8 дугаар Карл Неаполь хотыг арга ядах юмгүй эзэлж өөрийгөө Францын Неаполитаны болон Иерусалимийн хаан хэмээн өргөмжилжээ. Ердөө 24 наснда өрөнд орныг захирсан их хаан болсон тул 2 сарын баяр наадам хийх зарлиг гаргажээ. Гэхдээ энэ нь сүр хүчээ харуулсан ёслол биш, харин ч олон мянган хүн оролцсон нийтийг хамарсан үүлэн борооны цэнгэл болон хувиржээ. Хааны баярт оролцох гэж Италийн өнцөг бүрээс төдийгүй бүр Парис, Праг болон Германы хотуудаас хүртэл бие үнэлэгчид тэрэг тэргээр ирж байжээ. Өөрийн 30 мянган цэргээ хүүхнүүдээр хангахын тулд хаан цэргийн акт морьд тэргийг хүртэл ашиглах зөвшөөрөл өгчээ. Тэр үед цэргийн хуваарангуудад нийтдээ 5,000 бие үнэлэгчид байсан гэдэг. Энэхүү 2 сарын завхаарлын дараа 3 цэрэг дотмын нэг нь Тэмбүүгийн халдвар авсан. Хаан ч өөрөө Тэмбүү туссан. Француудыг бие үнэлэгчдтэй цэнгэж байхад Италичуудад Испаниас цэргийн тусламж иржээ. Хамтарсан хүчний дайралтыг Тэмбүүнд баригдсан хааны арим эсэргүүцэн няцааж чадалгүй ухаржээ. 1496 онд 8 дугаар Карл Париста буцаж ирээд төр улсаа удирдахын оронд Тэмбүү өвчнөдөө шаналан ордондоо бүгсэн. Ийхүү
Француудын Италийн аяндаа Тэмбүүг бүх Европоор тараажээ. Тэмбүүг зарим оронд Франц өвчин гэдэг болсон. Тухайн үед Францын зохиолч Вольтер Италийн хөгжилтэй аяндаанаар бид Генуй, Неаполь бас Тэмбүүтэй боллоо. Дараа нь бид ялагдаж Генуй, Неаполь хотыг алдсан ч Тэмбүү алдагдсангүй бидэнтэй хамт Парист ирсэн хэмээн бичиж байжээ. Удалгүй өвчин хүнд үедээ орсон 8 дугаар Карл ордны давжаандаа бүдэрч унан толгоогоо гэмтээгээд нас барсан. 8 дугаар Карл хааны 30 мянган цэрэг олон орны 5 мянган яахны 2 сарын завхаарлын дараа Тэмбүү бүх Европоор тархсан. Ердөө жилийн дараа Герман Голландд гарч дараа жил нь Чех, Австри, Унгараар тархжээ. Арлын Англид хүртэл халдварлсан. Хуучин твд дэгдсэн эхний 5 жилдээ л 5 сая хүний амийг авч утсан. Ийхүү 200-ны турш Европыг айлгсан өвчин байсаар ирсэн. 1500-аас 1700 оны хооронд амьдарч байсан насанд хүрсэн эр хүн, дайн тулаан, гэмт хэрэгт өртөж бас харин Тэмбүүгээр өвдөж өгөх магадлал хамгийн өндөр байв. Энэ өвчин улс орон бүр дөөрийн олмөрөө үлдээжээ. Мөн улс төр нийгмийн шинжтэй олон өөрчлөлт хөдөлгөөний бүр голлох шалтгаан болж байв. Энэ өвчтөл нөөцл болж Ромын католик шашин хагарал гарч протестантууд бие даасан. Тэд сахил санваараа уландаа гიშгэж садар самуун думбсан католикуудыг ертөнцийн эзэн шийтгэж Тэмбүү өвчнийг илгээсэн хэмээн зарлаж байв. Энэ өвчин туссан хүний үсэн гондож өнгө алддаг гэдэгт итгэдэг байсан тул язгууртнууд баячуудын дунд хиймэл үс зүүх мод дэлгэрсэн. Тэмбүүгээр хамар ундаг байсан тул эмчилгээний эрэл хайгуул ялангуяа мэс заслын төрлийг хүчтэй хурдан хөгжүүлжээ. Өвчтний гарын булчингаас зүссэн арьсаар онгорхой хамрыг тагладаг болов. Гэхдээ цусаар байнга хангаж байхын тулд бүрэн огтолж авдаггүй. Арьсны хэсгийг үлдээдэг хагаад гарыг нь толгоон тушаа тусгай тогтоогчоор тогтоох зэрэг нээлтүүд гарч байжээ. Тэмбүү дэлгэрсний ачаар л Голланд, Испани дарлалыг унгаж тусгаар тогтнож чаджээ. Тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид Испанчууд л аимшиг төвчнийг тарааж байна хэмээн сурталцсаар эсэргүүцлийн хүчтэй хөдөлгөөнийг өрнүүлсэн. Сүүлдээ энэ өвчин Европоос Аз, Хойд Африкт хүртэл халджээ. Японы он дарааллын бичигт тэмдэглэснээр 1512 онд анхны наран хүнд Голланд худалдаачнаас Тэмбүүгийн халдвар авсан гэдэг.